зарим юм хориотой юмуд хэлж өгдөг байсан. За нэгдүгээр болохоор зэрэг Чингисийн тухай ярьж болохгүй. Тэгээд одоо би хойд наснда нэг одоо шаргалж болоод төлжсөн чинь намайг нэг нэшгээд алчих юм болов гэсэн. Тиймэрхүү бодлоо айгүйхэд тийм л айцтай байдаг байсан. Тэгэл 10 жил ажилласан да. Рембүүчэнд. Би тэр ажиллаж явах үед бол маш их айцтай байдаг байсан. Тэгээд тэр рембүүчэнд би 10 жил үйлчлэхэд хүн бүхэн та ямар буянтай хүн бэ? Дандаа л рембүүчнэр төлжиж явах юм. Та гом буянтай хүн мал гэдэг байсан. Бас их биш шүү. Тэр суугаад ах бай. Тэр сууч чаддгүй. Нэг дараа нэг 5-6 сар суучих юм бол тэгээд тийшээ явмаар өдөөч гармаар хаашаа нэг тийшээ явмаар санагдаад байдаг. Өстой сонирхолтой. Тэгээ манай ээж намайг тэнүүлчний одон төрсөн гэдгийгсэн. Үзэгчтэй гэрэл нэвтрүүлэг танд үргэлжлэн хүрж байна. Тэгээд студид маань зочилсон өндөр настан оюун маагүй амьдрал түүхийн талаар бид нар ярилцаж байгаа. Үнэхээр сонирхолтой түүхтэй юм а та. Тэгээд та хэдэн рембүүчид нийт хамт ажиллаж исэн бай? Нийт хэдэн рембүүчи гэсэн бэ? 5 6 юу болчихоо? 4 баха заавал Франц рембүүчи, Шинэ Зеландд байсан Зен рембүүчи, Ганчар рембүүчи Италид амьдардаг, Панчин рембүүчи Ирланд амьдардаг энэ 4 юм байна. Та тэгээд таны ажил мэргэжлийн онцлог бол орчуулагч гээд тэгээ яалтчгүй бас таны амьдралыг бас их чимсэн юм шиг энэ мэргэжил. Та ер нь өөрийнхөө мэргэжлэр их бахархдаг үстэй. Амин. Тийм ээ. Орчуулагч гэдэг бол орчуулагч зүйлээрээс юмыг л нийлүүлж байгаа. Өөрөөр хэлбэл тэр мэдэхгүй юмыг мэддэг юм руу оруулах. Холбогч юм уу? Тий, холбогч. Тийм л юм гэж би боддог шүү дээ. Тийм болохоор зөвхөн одоо хаа нэгэн газар очиод хүн юм ойлгохгүй. Одоо жишээлбэл би ингээл гудамжинд явж байхад ингээл ийш тийш хараад явж байгаад нэг хүн харахлаар зэрэг туслахынсан гэж боддог байхгүй юу? Ялгаагүй би өөрөө гадаад явж байгаа бас тэгдэг ш. Тэгэл би тань туслах уу гэл тэгэл ингээл ягаал өгнө гэдэг чинь тэр чин одоо тэр хүнийг л замын заагаад одоо нийлүүл олох юм бэн олгоод л өгчээл гэсэн үг л гэж би боддгийг. Орчуулагч таны үед яг сураад төгсөөд ажиллаж байх үед юу англи хэлтэй хүмүүс их ховор байсан уу? Тийм ээ, тэр үед англи хэлтэй хүн ховор байсан. Манай төгсөлтийг ямар сайндаа одоо тэр үед чинь нөгөө юм хаалттай нийгэм байсан болохоор зэрэг бид нарыг дан орчуулагчгүй багш орчуулагч мэргэжлийг төгсгөөд биднэрт бол заах арга юу одоо сэтгэл судлал энэ заадаг байсан. Тийм. Тэгээд төгссөн хойноо яг мэргэжлэрээ ажилласан 15 л үү хүн төгссөн. Тэрнээс яг мэргэжлэрээ ажилласан хүн бол ерөөсөө 5 л байгаа. Бусд нь тэгээд яг өөр мэргэжлээ яагаад явчихсан. Та тэгвэл англи хэл яг тэр үед сурснаар их бахархдаг байсан баха. Тийм яагаад гэвэл бас хэр баргийн хүн тэр үед чинь тэгэл англи барууны тэр суртал гэл их ярьдаг байсан шүү дээ тий. Тэгээ орж ерөн оруулахдаа их дуртай биш. Тэгээд хавчлага зовлон их хамсч өгөө та. Хамарч л байсан. Тэр үед яахад англи сургуулаа төгсөөд намайг боловсролын яам гадаад харилцааны хэлцэд авсан юм л да. Тэгээ боловсролын яам чинь бол тэр үед социалист гэдэг севен орнуудад л оюутнууд явуулдаг байсан. Тэднэртэй л харилцдаг байсан. Гадагшаагаа бол харилцах нь өөр бусад орнуудтай бол харилцах нь ховор байсан. Тийм болохоор зөв би голдоо орос хэлээ ашигладаг байсан. Тэгээд 3 жил ажилласан. Тэгээд нэг өдөр төв хороо намайг дуудаад одоо англи хэлчин сайдын яамд орчуулагчаар орч гэхэд нь би чадахгүй гэж хэлсэн. Шууд. Тий. Тэгсэн чи яагаад гэсэн. Би 3 жилийн дотор нөгөө сурсан жоох юм бүгдийг идчихсэн гэсэн чинь намайг загинсан.
Тэгээд би англи элчинд анх очихдоо Оросоос Монгол руу, Монголоос Орос руу орчуулдаг байсан. Элчингийн нарийн бичгийн дарга нь орос хэл биддэг юм байсан. Тэгээд аажмаар англи хэл рүүгээ орж ирсэн. Тийм л ховор байсан юм л да. Тэр үед ашиглах юу одоо хүрээнд. Тийм байна. Тэгтээ сүүлдээ ингээд хөгжөөд ягаад тэгээд сүүлд нь болохоор зэрэг зүгээр англи элчинд ажиллаад ирсэн чинь миний англи хэл дээшлээд англи хэлний мэдлэгч дээшлээд бас тэгээд өөрөө илүү сонирхоод ирсэн. Тэгээд би жуулчдаг үйлчлэх газар ажилласан байхгүй юу. Тэгээд жуулчдаг үйлчлэх газар ажиллахдаа бол одоо бүр одоо сонирхолтой болсон л доо. Илүү тий Ажил. Тэгээд англи хэл эзэмснээрээ би үж боддог байхлаар зэрэг би хүмүүст бас юм өгсөн гэж боддог. Яагадгүй би англи дээр байгаа юмыг харахлаараа би үгүй энийг орчуулж хэнсэн гэсэн дандаа тийм бодол төрдөг байхгүй юу. Тэгээ ямар сэнтэй заримдаа хүмүүс намайг тэгдэг байсан. Орчуулгын дон туссан гэж. Гэтэ яалтчгүй тэр үед чинь ер нь тиймэрхүү сурах бичгүүд их бага байсан мэт дээ. Ер нь монгол хэл дээр тий. Тэгээд дараа нь би нөгөө хайрын элч цуглаанд очиод цуглаан маань дөнгөж бий болж исэн. Тэгээд тийм болохоор зэрэг англиас одоо юу л харан гарт харалцсан мөхрөл орчуулах гэсэн гэж боддог байсан. Тэгээ миний компьютер дээр баахан орчуулганд байдаг. Зарим нь яг жоохон жижиг ном брошюр болоо хэвлэгдсэн, зарим нь одоо хүүхдийн хичээл, зарим нь одоо эмэгтэйчүүдийн хичээл, эдэр юу гэдэг л өсвөрийн насны хичээл гэсэн зөнтэй юм байж л идэгэн. Зарим нь яг зүгээр орчуулсан чигээр ингээл хэрэгжилж байгаа хэвлүүлж чадаагүй. Гэрэлт амьд яриа. Тэгээд одоо Америкт энэ явж байгаад нэг юм хараалын үгүй энийг ачаад орчуулад байгаа юм сүмхэнтэй. Авчид уншуулчих юмсан. Уншуулчихсан гэсэн тийм л бодол төрөөд байдгийг. Тэгээд намайг тэгжсэн нэг Америкт нэг залуу нэг пастор та орчуулахын дон гэдэг туссан баха гэж. Тэр дон нь юусоо арилдгүй юу? Тэр дон арилдгүй. Одоо хүртэл та ингээд нас өндөр болсон ч гэсэн яг энэ мэрэгчлэрээ тэг энэ мэрэгчлээ бүр үнэнч одоо хүртэл ингээд Библи орчуулж байгаа гэж сонссон. Ямар орчуулган дээр ажиллаж байна одоо та? Английн Trinity Society гэж ядгийг. Библи орчуулгын. American First Bible гэж. Бас Библи орчуулгын тийм хоёр байгууллагын хамтарсан төсөл дээр ажиллаж байгаа. Тэгээ шинэ гэрээг бид нар орчуулсан. Шинэ гэрээг орчуулахдаа бид нар King James-ийн Библи дээр үндэслээд тэгээд грек хэлээс нь орчуулсан. Өөрөөр King James-ийн Библийг англиас нь орчуулад тэгээд грек хэлтийн толгойд грек хэлнээс нь орчуулсан байна. Одоо тэр яг нэг хэвлэх шатандаа явж байгаа. Тэгээд нэг цөөхөн хуваар хэвлээд хүмүүс дахиж уншуулад тэгээд эцсийн засвараа хийгээд он гаргаад хэвлэлд өгч байгаа тийм. Гаргана гэж бодож байгаа. Та 9 хүүхэдтэй гэсэн 9-лийн Есүс Христэд итгэдэг үү? 9 хүүхэд 9 биш л дээ. Зөвхөн миний ойролцоо байгаа надгаа тэд нар ч одоо хөдөө гадаа энэ хүүхдүүд байгаа шүү дээ. Амьдралаа дагаад. Тэгтээ амьдралаа дагаа явуулсан. Тэд нар ихтэй бол манай сүм энэ төр ирдгийн. Үгүй гэж хэлдэг хүн ерөөсөө байхгүй. Гэхдээ миний хажууд байгаа манай гэр бүлийнхэн бол бүгдээрээ л Христэд итгэдэг. Танаа хүү пастор байжгаад Тэнгэрийн улс руу явсан гэж сонссон. Тийм манай хүү хайрын элч чуулганыг анх байгуулахад нь аав нь манай хүү охин тэгээд тэр Америкийн миссионер Томи Тилман энэ хэд байгуулсан. Тэгээд аав нь эхлээд пастор хийж байгаа. Тэгээд дараа нь манай хүү пастор нь болоод тэгээд пастор хийж чаднаас сурсан юм та. Ер нь ээж хүний үлгэр дуурайлал бас мэдээж нүмер нүлэг хэрэгтэй л дээ. Гэхдээ тэдний аавуудын, ээжүүдийн, гэр бүлийнхний хүүхдтэд үзүүлж байгаа үлгэр дуурайлал маш чухал гэж эндээс би бас харж байна л та. Яагаад гэвэл та энэ олон ажлын хажуугаар
бас энэ хүүхдүүдэд бас өөрийнхөө итгэлийг өвлүүлнэ гэдэг бол бас маш хамгийн чухал ажил юм болов уу? Тийм ээ. Ерөөсөө тэгээд хүний сэтгэл гэдэг чинь бол ерөөсөө тэр тусмаа итгэл сэтгэл бол дандаа үлгэр дуурал дээр явдаг шиг санагддаг юм л да. Жишээлбэл миний хөвш ээж одоо 93 нас хүрээд миний ээж маань өнгөрөхөд бид нар ятгаагүй. Хүчлээгүй. Тэгэхдээ манай ээж бидний өөрчилж байгааг, миний хүүхдүүдийн өөрчлөгдөж байгааг хараад амьдралыг харахтаа тэгээд дандаа тэгдэг гэсэхгүй ямар сони юм бэ? Энэ их сайхан юм заадаг юм байх юм. Энэ ямар гэж одоо сайхан газар байдгийг ингээд. Тэгээд өөрөө бидний одоо орхисон өөрөө ном унших дуртай төгс одоо унших дуртай юм л дээ. Тэгээд л уншдаг байсан байгаа. Тэгээд Библийн тэр уншаад л тэгэл ягаал их сонирхно. Тэгэл ерөөсөө тэгэл өөрийнх одоо хүүхдүүдийн өөрчлөлтийг хараад манай ээж ч гэсэн өөрөө өөрчлөгдөд тэгээд итгэж болсон юм да. Зарим юм хориотой юмуд хэлж өгдөг байсан. За нэгдүгээр бол хойзог Чингисийн тухай ярьж болохгүй. Тэгээд одоо би хойд насндаа нэг одоо шаргалж болоод төлчихсөн чинь намайг нэг нэшгээд алчих шин болоо гэсэн. Тиймэрхүү бодлоо айгүйхэд тийм л айцтай байдаг байсан. Тэгэл 10 жил ажилласан да. Римбүчнэртэй. Би тэр ажиллаж явах үед бол маш их айцтай байдаг байсан. Тэгээд тэр римбүчнэр би 10 жил үйлчлэхэд хүн бүхэн та ямар буянтай хүн бэ? Дандаа л римбүчнэрт үйлчлэж явах та гом буянтай хүн мал гэдэг байсан. бас их биш шүү. Суугаад ахаа. Тэгээс чаддгүй. Нэг дараа нэг 5-6 сар суучих юм бол тэгээд тийшээ явмаар өдөөч гармаар хаашаа нэг л тийшээ явмаар санагдаад байдаг байхгүй. Өстой сонирхолтой. Тэгээ манай ээж намайг тэнүүлчний аваад ирсэн гэдгийгсэн. Гэрэлт амьд яриа. Библи хараад гиснээс Библи дотроо 66 номтой байдаг. Энэ 66 ном дотор хүний амьдралд хэрэгцээдэг бүх зүйлүүдийг л бичсэн байдаг. Энэ дундаас яг голчлон танд яг юу таны амьдралыг өөрчлөхөд хүргэсэн бэ? Ямар үг ер нь танд их ойрхон байдсан бэ? За Библийн бол ерөөсөө л хүний амьдралын хөтөч гэж би боддог. Би тэр Римбүч нартай ажиллахдаа Далай ламын Америк Канадад явж исэн. Тэгээд их сургууль, конгресс энэ төртэй лекц уншиж исэн. Тэр номыг орчуулсан. Гэхдээ би тэгээд номыг орчуулахдаа зүгээр нэг юм сурахч одоо юу гэмт уран зохиолын ном орчуулж байгаа ч юм уу тиймэрхүү байдлаар орчуулсан. Тэгээд би өөрийгөө их голж исэн. Би чадахгүй юм байна та гэж. Тэр тусмаа тэр дотор бол тэр хоосон гэдэг үгслийг би өөрөө огтоолгоогүй орчуулсан. Хоосны хоосон. Тий. Тэгсэн чи яасан гэхлээр нэг лам миний номыг одоо үзээд редакторсан. Хянагч. За эсвэл тэр нөгөө тэр хэсэг нь бол улаан яриан болох байхтаа гэсэн чинь засваргүй орж ирэх. За. Тэг гайхчихгүй. Гэхдээ би юу ч ойлгоогүй орчуулсан юм яагаад ингэж застгүй. Ингээд гардаг байна. Тэгвэл Библийг үл яадаг вэ гэхээр Библийг үл нэг ч үг гээдгүй. Бидний одоо сая би шинэ гэрээ орчуулж ирсэн зарчим дээр бол Библиэд байсан мэдээж ганц ч үг гээж болохгүй. Бид нар яг ингээд бүх үгнүүдийг орчуулна. Бүх үгнүүдийг нь орчуулад тэгээд тэрийг монгол өгүүлэг болгож тэгж орчуулж ирсэн. Зүгээр зайлшгүй монгол хэлний одоо тийм дүрм одоо утга санаа агуулгахын тулд үгэл нэмдэг байсан. Тэр нэмсэн үгээ өөр бид нар бичмэлээр одоо хүмүүст оруулсан юм шүү гэж ойлгохоор бичмэлээр тэгж орчуулж ирсэн. Тэгэхээр зэрэг Библи үгийг бол ариун судар Бурхны үг. Тийм учраас хинч түүнийг өөрчилж болохгүй, хинч өөрийнхөө үзэл санааг оруулж болохгүй, нэг ч үг гээж болохгүй. Тийм болохоор Библийг дагнаа. Библийн одоо юугаар явна гэдэг чинь бол ерөөсөө тэгэл
тэр хүний бүхэл амьдрал тэрүүгээр явна л гэсэн үг. Тэгээ би Библиэд одоо хамгийн миний дуртай ном бол 1-р Коринт. Паулын 1-р Коринт дахь зориулж бичсэн захиа байдгийн. Тэрэн дотор 13 дугаар бүлэг хайрын тухай, Бурхны хайрын тухай тэр бүлэгт би одоо миний санаанд маш их юм оруулдаг. Үнэхээр хайр байхгүй бол ерөөсө хоосон мэт гэж байдаг тийм. Хайргүй хүн би чамд хайртай шүү хүмүүн гэж хэлэхдээ хүн чигтэйхэн баярлдаг. Яагаад гэвэл тэр хайр гэдэг үгийг сонсоод манайха архинаас гаргахад тийм үйлчлэлтэй. За. Тэгээ тэр хүмүүс юу гэдгийг ихлэ зэрэг гудамжинд биднийг ингээ явж хахад бас хогийн цэг дээр хүүхдүүд хоолдог. Тэгээ тэд нар юу гэж ярьдаг вэ гэхлээр зэрэг ингэж байгаа. Гудамжинд биднийг явж хахад хүмүүс биднээс ингээ дөлдөг. Тэгээд ингээ мохор жигшүүртэ хардаг, жигшиж хардаг. Тэгэхэд биднийг энчээ ирэхэд чамд бурхан хайртай шүү гэж хэлээд биднийг усанд оруулаад хувцсан минь солиод биднэрт хоол өгөөд ингээд ирэхлээр хүний сэтгэл аяандаа зөөлөрдөг юм а гэж ярьдаг. Тийм болохоор хайр гэдэг үг бол хүний сэтгэлийг зөөлдөг юм байна. Тийм болохоор зэрэг хайр гэдэг үг бол яг чаргагүй одоо бурхны хайр бол тэр Библийн гол нь гэж би боддог. Бурхан биднэрт үнэхээр одоо тэгтлээ хайрлсан болоод өөрхийн цорын ганц үг явуулж бидний төлөө, бидний гмийн төлөө, бидний муу мухагийн төлөө тэр их зовлон гэдлүүлсэн шүү дээ. Тэр ямар агуу хайр вэ? Гэрэлт амьд яриа. Тэгвэл Бурхны 10 хуульд ч гэсэн бүгд хайр байдаг шүү дээ. Хүн битгий ал, биевийн хайр, их эцгээ хүн бүгдээрээ л хайрын тухай ярьдаг. Тэгэхээр зөв би тэр 13 дугаар бүлгийг зөвлөл маш их хайртай. Их дуртай. Тэгээ тэн дээр байдаг хайр бол гоморхдгоо гэдэг. Гомдол гаргадаггүй тийм. Гомдол гаргадаггүй. Хайр бол төвчээртэй байдаг. Тэг бүхнийг далдалдаг. Тэгээд бардам зан гаргадаг. Хайр гэдэг бол уучлалт хүрэх зам гэж би боддог. Уучлалт хүрэх зам. Бид нэр хүмүүсийг одоо үзэн яддаг. Тэгээд хүн л болж төрсөн юм чинь тэр чинь хүн шиг л амьдрах ёстой штэ гэж боддог. Тэгвэл тэдэрт ямар нэг юм дутагдаад хайр дутагдаад сэтгэл нь хоосроод бурхан дутагдаад тэд нар буруу замаар орсон байхад бид нар тэднийг хайрлаж чадахгүй бол бид нар итгэж байхад яах юм бэ? Тийм үү? Есүс Христэд итгэдэг гэж хэлээд яах юм бэ? Итгэдэг гэж хэл бурханд итгэдэг гэж хэлээд яах юм бэ? Хүн бүхний сэтгэлд бол бурхны орон зай байдаг. Одоо хүмүүс бол ингэж ярьдаг. Би итгэвч бишээ, бурханд итгэдэггүй гэж. Тэгвэл хүн зөвхөрөнгөө барахад яадгүй. Бурхан минь гэж ордоо тавьдаг үстэй. Тийш дээ. Тэнгэр минь гэж ордоо тавьдаг үстэй. Тэгвэл тэр сэтгэл заавал юм байгаа үстэй. Бурханыг хайж байгаа нэг юм байгаа. Тэрийг л ойлгодог. Эсвэл ойлгодог, гэхдээ буруу юмд очиж тэгэлцдэг. За энэ л одоо нөгөө бурханы юм баг гэж боддог. Тэгээд ч далаалам нэг сонд ярилцлага өгтөө ингэсэн байдаг. Манай шашинд бол бурхан гэж байдаггүй гэж. Багш гэж байдаг. Бурхан багш. Тэгэхээр хүмүүс бурхан багш гэдэг хоёрыг ялгадаггүй. Буддизм бол бурхан багш, Будда бол багш хүн. Тэр хүн бол сургаалаа заагаад явж исэн багш. Бурхан жолооч гэдэгтэй адилхан бурхан багш хүн тэр чинь. Тийм болохоор зэрэг бурхан багшийг одоо манайхан багш орлоо гэдэг штеп. Шавьд орж. Тэгэхээр зэрэг хүн хүндээ яаж туслах вэ? Хайргүй яаж туслах вэ? Сэтгэлгүй. Хайрыг мэдхгүй яаж туслах вэ? Сэтгэлгүй яаж туслах вэ? Бурхан гэд бодглоо зэрэгэл тэд нэг л өөр юм бодоод идэх байхгүй юу?
Тэгэхээр бас яг итгэж байгаа зүйлийнхаа мөн чанарыг бас сайн ойлгохгүйгээр түрүү нөгөө та нэвтрүүлгийн эхний нэвтрүүлгийн ихэнд ярьжсэн нөгөө ерөөсөө л муухраар л хоосноор бурхныг шүтэн, бурханд мөргөн, итгэн гэдэг зүйл маш их байна гэж ярьжсэн. Тий. Тэр чин бол юу гэдэг үнэхээр хүний сэтгэл бурхны орон зай байдаг болохоос зэрэг бурхныг хайж байгаа л өөр юмд орчдөг байхгүй. Тэгээд л тэрийг л одоо шүтлэг гэдээ ойлгочдөг. Тэрнийг л тэрүүндээ л үживэл одоо болж гин гэж ойлгочдөг. Жинхэнэ цорын ганц амьд бурхан байдаг. Тэдний хайраар бид амьд явдаг. Түүний хайрын дотор бид нар амьдэрдэг гэдгийг бол цөөхөн анзаардаг. Тий. Гэрэлт амьд яриа. Таны бас үзэл бодлыг өөрчилсөн бас ямар баримтлал Библиэлд байдаг байна. Бас л хайрын дээр үндэслэж байгаа. Би залуу байхдаа ерөөсөө залуу хүмүүс тийм байдаг шүү дээ. Их омголон. Их бардам. Байгаа тэр юм ч одоо яах юм бэ? Тий, бардам. За тэгээд хонцон сандаг. Хүмүүсийг их буруутгадаг. Тий. Тийм байдаг. Би бас л тийм тэдний нэг байсан. Намайг хүн гомдох юм бол би чамаагдаа л гэж боддог байсан. Тэгэл бүх юм тэнд бол харамхгүй л харагддаг байсан. Тэгвэл бурхан дээр ирээд би яасан бэ гэхлээр зэрэг хүнээс тэр харанхуй дотор заавал нэг гэрэл байдаг. Тод биш ч гэсэн нэг гэрэл байдаг. Тэр гэрлийг нь олж харах юм бол чи тэр хүнийг харлаа гэсэн үг. Тэр гэрлийг нь олж харах юм бол чи тэр хүнийг уучлах чадна. Яагаад гэвэл тэр хүн шамтай л адилхан хүн. Шамтай л адилхан бурхны бүтээл. Тэгээд Библиэлд бурхан хүнийг бүтээсэн гэхлээр зарим улсууд сонирхдаг байх л да. За тэгээд үнэндээ бол бурхан биднийг бүтээдэг. Бид нар хүүхэд анх бий болохтой ихэнх хэвлээд байна гэдэг чинь эдээний цэцэрлэгт байна гэж би боддог. Ихэнх хэвлээд байгаад хоол уун бүх юм байгаа. Түүнийг хайрлаад ихэнх эцэг нь хайрлаад тэгээд эдийн цэцэрлэгт байдаг. Тэгээд дараа нь ертөнцид гараад ирэхлээр зэрэг за яг ертөнцийн амьдралд ороод ирдэг. Яг тэр чинь Библиэлд байдаг байхгүй юу? Өнөөдөр ч гэсэн хүмүүс бол дээр үедэл тэр нэг хүнийг бүтээсэн юм гэлээ тэгэл ингээл яваад ингэж яасан гэхгүй. Одоо ч гэсэн тийм байх гэж би боддог. Хүүхэд анх бүтээхдээ анх бий болохтой л ихийнхэн хэвлээд эдний цэцэрлэгт бий болдог. Тэгээд ертөнцид гараад ирэхлээр зэрэг янз бүрийн муухай юмтай толгорч эхэлдэг. Сатантай толгорч эхэлдэг. Амьдралын тэр олон зүйлтэй нүүр тулдаг тийм. Тэгээд хүн юм болохлаа зэрэг хүн бол заавал алдна. Библиэлд ирээдэг хүн бүхэн гэмтээ гэж. Хүн бүхэн гэмтээ гэдэг чинь бол хүн бүхэн муухай гэсэн үг биш. Хүмүүс алддаг гэсэн. Тэр алдаагаа л ухамсарлах хэрэгтэй, тэр алдаагаа ойлгох хэрэгтэй. Чиний тэр алдаа гэж харж байгаа хүн эн чинь надтай адилхан хүн шүү дээ л гэдгийг бодох хэрэгтэй. Тэгж ижил хүн хүнийг уурчилдаг. Тэр хар дотроос жаахан ч үсэн гэлдэх цагаан юм олж хараад ирэхлээр зэрэг чи бурхны хайр тэнд жороод тэрийг чинь томруулаад гэрэл болгоод тэгээд чамд хайрыг өгдөг. Гэтэ энэ бас цаг хугацаа бас орох бах тийм үү? Цаг хугацаа орно. Цаг хугацаагаас илүү хүнд сэтгэл их орно. Сэтгэл. Хүн би нэг ном орчуулж ирсэн тэн дээр идэг хүн гуруулаас бүрддэг гэж. Махан бие тийм ээ сэтгэл сүнс гурав гэж. Тэгвэл тэр сэтгэл чи юу юм бэ гэхээр сэтгэл чин оюун ухаан сэтгэл зүрх. Тэгээд сэтгэл зүрхэнд байгаа юм чинь л чамайг бүгдээрээ удирддаг. Тэгэхээр сэтгэл зүрхээ ер нь захирч чадах нь хамгийн чухал зүрхээ захирч чадах хэрэгтэй. Монголчууд ингэж ярьдаг да. Хүний баруун мөрөн дээр нь
бурхан зүүн мөрөн дээр нь уг байдгийг нэлээ. Зарим юм хориотой юмуд хэлж өгдөг байсан. За нэгдүгээр болохоор Чингисийн тухай ярьж болохгүй. Тэгээд одоо би хойд насндаа нэг одоо шаргалж болоод төлчихсөн чинь намайг нэг ишгээд алчих шиг болов гэсэн. Тиймэрхүү бодлоо айгүйхэд тийм л айцтай байдаг байсан. Тэгэл 10 жил ажилласан да. Чингистэй. Би тэр ажиллаж явах үед бол маш их айцтай байдаг байсан. Тэгээд тэр Эренбүүчинд би 10 жил үйлчлэхэд хүн бүхэн та ямар буянтай хүн бэ? Дандаа Эренбүүчнэр төлжиж яхаа та гом буянтай хүн мал гэдэг байсан. Бас их биш шүү. Тэр суугаад ахаа. Тэрс чаддгүй. Нэг дараа нэг 5-6 сар суучих юм бол тэгээд тийшээ явмаар өдөөч гармаар хаашаа нэг тийшээ явмаар санагдаад байдаг байхгүй. Өстой сонирхолтой. Тэгээ манай ээж намайг тэнүүлчний аваад ирсэн гэдгийгсэн. Гэрэлт амьд яриа. Яг тэрнтэй адилхан хүн сатан бурхан хоёр байдаг. Өөрөөр хэлбэл та сатан бузар муу санаа, бузар муу сүнсээ ярьж байгаа. ариун сүнс хоёр байдаг хүмүүнд. Ариун сүнсээ хичнээн тижээн төчнөө чи сайн хүн бол. Бузар муу санаагаа хичнээн тижээн төчнөө чи муу хүн болно гэсэн үг. Тийм болохоор зөвхөн сэтгэлээ ариусгаж ариун сүнсээ хөгжүүлж тэгжиж бузар муу санаагаа дийлжиж хүний сэтгэл ариусаж хүн өөрчлөгдөх боломжтой. Тэгэхээр магадгүй өөрчлөгдөж байгаа хүмүүсийг ч би зөндөө харсан. Одоо тэр архинаас гарах төвдөр байгаа хүмүүс өөрчлөгдөд өөрснөө яг тийм төв байгуулад хаанаас тусламж авахгүйгээр улсаас тусламж авахгүйгээр тэгээд өөрсдөө тийм төв байгуулад бор зүрхээрээ тэгээд хүмүүсийг хүмүүсийг хайран дээр авчираад хүмүүсийг бурхан дээр авчираад сэтгэлийн өөрчлөөд амьдралын өөрчлөөд явж байгаа улс зөндөө байна. Тийм жишээнүүдэд тийм үлгэр дуурайл бол зөндөө байна. Хүмүүс тэр мэддэггүй л болохоос биш. За нэлээн бас халуухан уурт юм бодогдуулсан ярилцлагыг өрнүүллээ. Тэгээд бит хоёрын дааж хугацаа өндөрлөх төгсөн байна. Тэгээд сүүлийн хормыг би бас танд өгмөр байна л да. Та бас залуу үедээ хандаад, залуучуудтай хандаад энэ сүүлийн хормыг ашиглаад үгээ хэлэхгүй юу? Залуучуудч ерөөсөө тэгээд ягаад ч хүн нас ахаад ирэхээс аваад залуучуудаа хандаад гэдгийг. Гэхдээ би хэлэхдээ бол зөвхөн залуучуудаа биш. Ерөөсөө л бүх хүмүүст, бүх улс үндэстэнд бүх хүмүүс л хандаж хэлмээр байна. Сэтгэлээ ариусгаж, бие биенээ хайрлаж, Бурхныг таньж мэдж, сайн үйлсийг хийж яваач. Хэрэв хүн сайн байх юм бол улс орон ч сайн байна. Улс орон сайн байх юм бол иргэд бидний амьдрал сайн байна. Тийм болохоор зэрэг хүүхдүүд их эцгээ хайрлаж, их эцэг өр хүүхдээ хайрлаж, ах トゥ хамаатан садан найз нөхөд годомжинд явж байгаа хэнийг ч болов хайрлаж гэж хэлмээр байна да. За маш их баярлалаа. Тэгээд танд сайн сайхан аз жаргал дуртуудаа амьдралыг өрөөе. Баярлалаа минь. Үзэгчдээ гэрэл нэвтрүүлэг маань энэ хүрээд өндөрлөж байна. Шинэ дугаар болгоноороо тантай шинэ зочинтой, шинэ сэдвтэй ярилцдаг. Тэгвэл магадгүй таны хувьд өнөөдрийн ярилцлагаар бас өөрийнхөө үзэл бодлыг эргээгээд илэрхийлэх эсвэл асуулт байж болох юм. Та харин манай эргэн хандлтын утас руу холбогдож болно. Дор гарч байгаа. За бас Facebook хуудас руу маань та лайк дарж орохоо мартваа. Ингээ дараагийн дугаараар ирэх уулзцаая. Баяртай.